Нийс Улаанбаатар хотод өглөөний 7 цаг 19 минут болсон байна. Үргэлжлүүлэн үзэгчтэй авах хүнтэйгээ бид зочны ярилцлага хүргэх гээд бэлэн боллоо. Даваагаргийн өглөө бидний урлагаар студид боловсролын үрэлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Санжаа Баадам иржээ. Танд өглөөний мэдрэг сайхан амарсан. Өглөөний мэнд төргий сайхан амарлаа, сайхан амарцгаасан. За шинэ 7 хоногийн мэнд төргий. Баярлалаа. Та бүхэнд шинэ 7 хоногийн мэнд төргий. За баярлалаа. Бид 7 хоног бүрийн даваа болон пүрэв гаригуудад үзэгчдэдтэй бол боловсролын талаар мэдлэг мэдээлэл олгох. За тэр дундаа боловсролын хүрээлэнгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, за хичээлийн сургалт хөтөлбөр гэдэг олон зүйлийн талаар мэдээллийг цурал байдлаар олон 7 хоног хүргэж ирлээ шүү дээ. Өнөөдөр бол бид хүүхдийн хөгжил талаас за мөн үүнд гадаад орчин яаж нөлөөлдөг, эцэгхийн оролцоо, сургуулийн оролцоо, цаашлаад бол энэ судалгааг юу яах гэж эхлүүлсэн юм бэ? Хийх үр дүн, шалтгаан гэл олон зүйлийг багцалж хүргэх гэж байна л да. Тэгэхээр хоёлаа эхлээд яг энэ хүүхэд залуусыг чиглэсэн цогц судалгааг анх хийж хэрэгжүүлээд за өнөөдрийн энэ түвшинд хүргэх хүртэл одоо процесс энийг базаад ярьж үзье гэж бодлоо л да. Тэгэхээр үүнд бол Монгол эрдэмтдийн судлаачдын ариун их туршлага байна. За олон зууны одоо тэр туршлагыг үндэслээд олон улсын бас энэ олон хөтөлбөрүүдийг хараад түүнээс бас жишг оруулсан байх л да. Тэгэхээр энэ сургалтыг анх яг одоо сургалтын хөтөлбөрийг шинжлэх болсон шалтгаан нь юутай холбоотой байна вэ? Боловсролын хүрээлэн дээр 2013 оноос хойш Монгол хүүхэд залуучуудын хөгжлийг зохицоорон судлах судалгааг боловсрол соёл шинжилгээ спортын яамны захиалгатаар эхэлсэн. Тэгэхээр энэ судалгааг ер нь Монгол хүүхдээ Монгол эрдэмтэд судлах хэрэгтэй байна гэдгийг бид нар сүүлийн 10-аад жил бас нэлээд чухалчилж зохицогчны хүмүүстээ саналуудаа тавьж явсан. Тэгэхээр Монгол улсын хөгжлийн тэргүүлэх нэг чиглэл нь Монгол хүний хөгжил байна гэдэг асуудлыг ер нь бол шатандаа бид нар засгийн газрын түвшинд ч гаргаж тавьсан. Энээс хойш бас холбогдох байгууллагууд энэ дээр нэлээд сан санаачлагтай ажиллаж явж байсан. Тэгэхээр Монгол хүүхэд гэж хин юм бэ? Манай боловсролын салбарын нэлээд шүүмжлэгдээд байдаг үнцэг юу байдаг гэхээр энэ салбар маань сургалтын систем, сургуулийн систем маань Монгол хүүхдийн онцлогт хэр зохистой байгаа юм бэ гэдэг асуултын хариултыг бодиттой өгч чадахгүй байна гэдэг шүүмжлэлээ явдаг. Тэгээд бид 2013 онд одоо академич энэ бигз энэ асуудлыг тухайн үеийн боловсрол соёл шинжилгээний яамныханд тавиад яамаа энэ асуудлыг дэмжиж бид нар нэг 2 жилийн хугацаатай энэ судалгааг хийх ажлыг эхлүүлсэн юм аа. Тэгэхээр энэ судалгааны ажил хийх нь юунд хэрэгтэй юм бэ гэхээр саний ярьж байгаа асуудлыг энэ систем маань өөрөө Монгол хүүхдийнхаа тухайн насны Монгол хүүхдийн хөгжлийн онцлогтой хэр одоо нийцээд байгаа юм бэ гэдэг асуултын хариултыг бид нар одоо судалгаа шинжилгээний үндсэн дээр гаргаж тавих зорилготой энэ ажлыг хийсэн. За яагаад цогц хөгжил гэж нэрлэдэг байгаа юм бэ гэхээр ер нь бол Монгол хүүхдийн судалгаа нэлээ хийгдсэн байдаг. Манай эрдэмтэд нэлээ хийсэн байдаг. 60-аад оны үед 50-аад он 70-80-аад үе үед хийсэн. Гэхдээ онцлог нь юу гэхээр тодорхой нэг сэдвэрт бүтээлийн хүрээнд одоо танин мэдхүүн талаас нь 6 настай хүүхдийн сэтгүүн онцлог гэдэг юм уу те тодорхой насны хүүхдүүдийн бас нийгэмшлийн онцлогийг зарим нэг чадвараар нь судалсан. Ялангуяа бие бэлтрийн чиглэлээр судалгааг бол өсвөр насны хүүхдүүд, бага насны хүүхдүүдээр хийж бүтээл гаргасан эрдэмтэд бол нэлээд байна. Харин танин мэдхүүн нийгэмшил бие бэлтрийн талаас нь тухайн нэг хүүхдээр нь 3 талаас нь цогцоор нь авч хийсэн судалгаа бол манад яг үндэсний хэмжээнд хийсэн судалгаа байгаагүй. Тэгэхээр би энэ ажлыг эхлүүлэхдээ гадны ямар нэгэн экспертүүд нэлээд тийм том хэмжээний мөнгөтэй тийм ажил болгож чадаагүй. Харин яг Монголд бэлтгэгдсэн өөрийнхөө боловсон хүчээр, эрдэмтдийнхээ хүчээр тодорхой арга зүй, арга аргачлалаа боловсруулад Монгол хүүхдийнхээ хөгжлийн онцлогийг судлая гэсэн зорилготой ажилласан байгаа. Тэгэхээр энэ судалгааг анх эхлүүлэхдээ бид яасан гэхээр захиалагч талтайгаа нэг зүйл дээр нэлээд хэлцэж ярьсан. Юу гэсэн гэхээр ер нь хүүхдийн хөгжлийн онцлог гэдгийг нэг удаагийн судалгаагаар судлаад тогтоочлаа гэж үзэх нь учир дутагдaltaй. Ер нь гадны зарим нэг орнуудын туршлагыг үзэхэд ч гэсэн тодорхой хугацаанд давтамжтайгаар байнга тасралтгүй хийгддэг нэг судалгаа бол хөгжлийн судалгаа. Яг л хөгжил гэдэг чинь өөрөө тасралтгүй явж идэг процесс. Энэ талаас яг тухайн цаг үеийн одоо улс орны хөгжил, хүний өөрийнх нь одоо хөгжлийн мөн чанартай уялдаж нэлээ өөрчлөгдөж идэг юм байна. Хөгжлийн үзүүлэлтүүд нь өөрөө динамик шинжтэй. Тийм учраас бид нар энэ судалгааг нэг багада 3 удаагийн давтамжтай хийнэ. Тэгээд тэр 3 удаагийн давтамжтай хийж байгаа судалгааныхаа үндсэн дээр яг тухайн насны Монгол хүүхдийн онцлог, танин мэдхүү, бие бэлтэр, нийгэмшлийн талаас ямар байгаа юм бэ гэдгийг шинжилгээний үндэстэд одоо гаргаж мэдээлэх гэсэн ийм зорилготой явж байгаа. За эхний шатны судалгаа 13-аас 17 онд хийгдсэн. Бид нар 6-аас 21 настай нийт 16 насны бүлэг тус бүрээр
хүүхдийн онцлогийг нэлээд олон чадваруудаар тогтоохыг хичээж ажилласан. Тэгэхээр энэ судалгаанаас гарч ирж байгаа онцлог нь бол ер нь яг тэр мэдээлэл цуглуулах үед Монгол хүүхдийн онцлог, хүүхэд залуучуудын онцлог ямар байгаа юм бэ гэдэг дүр зургийг харуулж байгаа. Одоо бид 2019 онд 2 дугаар шатны судалгааг эхлүүлэх ажил явж байна. Мэдээлэлээ цуглуулж явж байна. Тэгэхээр энэ удаагийн судалгаан дээр өмнөх судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн маань бараг 40% нь хамрагдаж орж ирж байна. Тэгэхээр хүүхдэд гарч байгаа өөрчлөлтүүд ямар байгаа юм бэ гэдгийг бас бид энэ 2 дугаар шатны судалгаар тогтоох ёстой. Харамсалтай нь энэ судалгаан дээр одоо санхүүгийн боломж нэлээд бага байсан учраас шинэ он гаргаад яг үндэсний хэмжээний судалгаа болохын тулд бид нар дахиад 3 аймагаас хийх судалгааныхаа мөнгийг бас хайж байна. Бид нар бол ямар ч гэсэн үндэсний хэмжээний судалгаа болгоод 2 шатны судалгааныхаа үр дүн харьцуулах боломжтой болно гэд манайхаа итгэж ажиллаж байгаа. Ер нь аливаа нэг зүйл нийгмийн дагаал шинжлэгдэл өөрчлөгдөж байдаг. Тэр тусмаа боловсролын салбар гэдэг бол яг л нийгмийн дагаад байнга өөрчлөгдөж явдаг зүйл. Та түрүүн яриандаа дурдлаа штэ. Монгол хүүхдийн онцлогоо, Монгол сурагчид, Монгол хүүхэд ямар арга барилаар сурвал тэр өөрт нь мэдлэг болж үлддэг юм бэ гэдгийг бид бол судлах нь зайлшгүй шаардлагатай байна гэж. Тэгэхээр урд нь бол магадгүй 10 жилийн өмнө, 20 жилийн өмнө сургалтын системийг аваад үзэх юм бол за тухайн үед ядчил 8 настай хүүхдүүд 1-р ангид элсэн ордог байсан гэж эхлэх байх л да. Одоо гэтэл 6-р ангидаа элсэн ордог эхэллээ гэл. Тэгэхээр л нөгөө 2 насны зөрөө гэхэд сургалтын хөтөлбөр системд өөрчлөлт ороод энэ мэдчлэн маш бага багаар өөрчлөлт орж ирж байна. Тэгэхээр та бүхний хийж байгаа судалгаа шинжилгээний үр дүнд хараад үзэхэд за эхний судалгааг ер нь аваад үзэхэд яг Монгол хүүхдийн онцлог юу байна вэ? Монгол хүүхдийн онцлог бусад тэр улс орны хүүхдүүдийн тэр хөтөлбөрт хамрагдаад байгаа судалгаанаас хараад үзэхэд юугаараа өрмөц байсан юм бэ? Энэ яг зүй зохистой тавигдах хэвээр асуулт. Заашгүй энэ судалгаа одоо 3 шатанда хийгдээд эцсийн үр дүн гарсан тохиолдолд яг таны тавьсан асуултуудад бид нар нэг бүрчлэн бүрэн хариулах үүрэгтэй. Тэгэхээр одоо энэ судалгаа маань ер нь бол 2 дугаар шатанда явж байна гэж хэлж болно. Гэхдээ өмнө хийсэн ер нь нөхцөл байдлыг тогтоож байгаа судалгаанаас юу харагдаж байна гэхээр Монгол хүүхдүүдийн онцлог бол яг одоо бидний одоо цог хэмжээний олж авсан мэдээллийнхаа хүрээнд зарим нэг оронтой харьцуулаад үзэх юм бол одоо илүү давуу ч юм уу сул байна гэж дүгнэх арай болоогүй байна. Бид нарт нэлээд баримттай олдсон мэдээлэл нь бие бэлтрийн хөгжилтөөр зарим нэг хүүхдийн хөгжлийн үзүүлэлтүүд олдсон. Тэгээд тэрнтэй харьцуулаад үзэхэд манай хүүхдүүдийн бие бэлтрийн хөгжил бол нэлээд өндөр хөгжилтэй, нэлээд одоо биеийн хөгжил сайтай гэж бид нар ярьдаг шүү дээ. Цагаан арьснууд одоо Америкийн хүүхдүүдтэй харьцуулахад тийм ялгаатай үзүүлэлт байхгүй ижил байна. Харин тэр үндэсний өөрийнх нь одоо гений онцлог тодорхой насанд хүрээд ирэхээр манай хүүхдүүд бол тэдний хүүхдүүдтэй харьцуулахад арай намхан байдаг ч юм уу. Яагаад энэ судалгааг яг нас болгон дээр судлаад байгаа юм гэхээр бид нар насны тодорхой бүлэг гээгүү 6, 7, 8, 9, 10 настай хүүхд тусдаа нас болгон дээр ямар онцлогтой байгаа юм бэ гэдгийг үзлээ гэж түрүүллээ шүү дээ. Яагаад гэж байгаа юм гэхээр Монгол хүүхд 6 настай сургуульд орох нь зөв юм уу 7 настай сургуульд орох нь зөв юм уу? Өнөөдөр 6 настай хүүхдүүдийг сургуульд хэлсүүлээд баггүй хугацаа өнгөрсөн ч гэсэн одоо ч гэсэн энэ дээр хэлцүүлгүүд явагдаад байна. Ялангуяа алслагдсан нутагт байгаа малчин аав ээжийн хүүхдүүдийн хувьд бас энэ нийгэмшлийн талаасаа одоо хүүхэд хамгаалалт талаасаа нэлээд шүүмжлэлтэй асуудлууд өрнөд байна л да. Тэгэхээр бидний судалгаар юу харагч нь гэхээр 6 настай хүүхэд бол сурахад бэлэн байна. Тэр хүүхдүүдийн танин мэдхүйн хэрэгцээ нэлээд өндөр байна. Бие бэлтрийн одоо хөгжил талаасаа бас цог хэмжээний одоо биеийн өндөр жингийн харьцаа ч юм уу те аваад үзэхэд бас одоо өөрийнхөө одоо биеийн онцлог тохирсон ширээний ардтал суугаад одоо төвчээртэйгээр мэдээллийг хүлээж авах чадвар нь одоо бас зохиомжоор бүрдсэн байгаад тэр хүүхдэд нийгэмшиж олон хүүхдүүдийн дунд харилцаанд орж өөрийгөө мэдэрч таних бусадтай идэвхтэй харилцаанд орж бусадтай бас дасан цогцохын чадрыг хөгжүүлэх хэрэгцээ байгаад байна гэдг нь тэр насныхаа хүүхдүүдэд бол байна. Гэхдээ тэр дотор байранд тэр одоо ээж аавынхаа үрд ээжээс хүүхдийг дотор байрны одоо нөхцөлд авчиад шууд сургалтанд хамруулна гэдэг ч юм уу энэ хүнд нөхцлүүдийг бол бид нар нэлээд бас харж байгаа. Гэхдээ боловсролын хүрээлэн судалгаа хийж байгаа одоо манай сэтгэл зүйчид хүүхдийг одоо нийгэмшлийн талаас нь судалж байгаа, бие бэлтрийн талаас нь судалж байгаа эрдэмтдийн хувьд нийтлэгээр ямар байр суурьтай нэхэр хүүхэд өөрийнхөө хөгжих тэр насны хэрэгцээ гэж байна шүү дээ тийм. Яг тэр хэрэгцээгээ тэр зохистой насандаа авах эрхтэй. Харин тэр боловсрох одоо нийгэмших өөрийнхөө танин мэдхүйг хөгжүүлэх тэр эрхээ хангах нөхцөлийг бүрдүүлэх нь одоо манай
одоо төр засгийн бидний бас үүрэг байх юм. Тэгэхээр 6 настай хүүхэд дотор байранд хүрээд ирж байгаа тохиолдолд хідэн хүүхэд байвал яг тухайн хүүхдүүдэд зориулж тусдаа туслах багш байх хэрэгтэй. Тэр хүүхдийн одоо дулаан таата байх одоо гадагшаа гүйж гаралгүй дотор бие засах ойр ойрхонд одоо цогцтой хэмжээнд ариун цэр үйлчлэгээ авах тэр нөхцөлийг яаж бүрдүүлэх юм бэ гэдэг дээр нэлээд хариуцлагатай ярмаар ийм санагдаад байна л да бидний судалгаар. Бүхэл зүйлийг маш товч тодорхой за цаашлаад бол зохист хэмжээнд нь аваачихад бол хүн болгоны оролцоо чухал байна. Үүнд бол төр засаг за цаашлаад багш нар за сургуулийн зүгээс эцэг гих гээд хүн болгон анхаарч байж энэ зүйл бол дээшлэх баг. Та бүхэн одоо бол 2 дугаар шатны судалгаагаа хийж байгаа маань. За удахгүй 3 дугаар шатны судалгаа эхлээд энэ бүх судалгааны ажил дуусны дараа нэг үр дүнд хүрэх баг. Тэр үед нь бид бас үзэгчдэд энэ тухай мэдээллийг дахин иргэн өгөх болно. Танд маш их баярлалаа. Бидний харилцаа дуусч байна. Ажилтны амжилт хүсье. За баярлалаа.